За их үндэстэй таны авахны амар амгалан айлтхий. За манай Гүрэн ТV буюу Facebook сошиалтай тулгуурласан телевиз үйл ажиллагаагаа эхлээд бас хөрхөн хугацаа өнгөрчлөө. За энэ дэр бид нэр 2 контентыг бэлдэж оруулахаар эхний контентыг эхэлж байна. За манай контентын нэр бол Дэвжин дээшлэх Монголын төлөө. Ер нь сүүлийн үед бас Монгол орон даяар бас нэг төрлийн солиорол явж чинь бүх юмыг харлуулдаг, муулдаг, муужилдаг. Тэ нөгөө амны бэлгээс ашигтын бэлэг гэж монголчууд ярьдаг. Тэгээд амны бэлэг гэдэг юм ерөнхийдөө бараг байхгүй болчихсон. Ер нь муу мухагаар хэлж ивэл бараг кайф таашаал авдаг. Тийм учраас бид нэр 2 контент бэлдэж байна. За энэ бол нэг нь Дэвжин дээшлэх Монголын төлөө, нөгөөх нь Маргаашийн Монгол гэж 2 контентыг хүргэх гэж байна. За Дэвжин дээшлэх Монголын төлөө гэдэг бол Монгол улсыг хөгжүүлэхэд, дэвжин дээшлүүлэхэд бид яаж хүчин зүтгэх ёстой юм. Ер нь улс орон байлаагээ заавал ганцхан улс орныг авч явна гэдэг бол засгийн газар төр удирдлагуудын ажил биш. Хүн болгоны хичээл зүтгэл, иргэн болгоны одоо санаачлах, сэтэл, хөдөлмөр зүтгэл хэрэгтэй гэж бид нар хамтдаа Монгол улсыг дэвжин дээшлүүлж авч явах болохоос ш ямар нэгэн байдлаар ганцхан хөрөлцөхөд ганцхан оюун эрдэнэд одоо ганцхан хинд ч үеийг нэг нөхдөд бүгдээрээ хараачаад өөрсдөө хэвтээ тавил тэгээд Монголос хөгжихгүй л харагдаад байна л да. Тэгээд бид нар бас Япон, Солонгосын жишээ, Араб, Дубайч гэдэг юм бүх жишгүүдээр ингээ харахад бол хүн болго эрвих төрөйхээр санаа зүтгэл гаргаж хөгждөг. Ийм байдалтай учраас Дэвжин дээшлэх Монголын төлөө гэдэг контентыг эхлүүлж байна. Та бүхнийг бас цааш өргөжлүүлэн хүлээж авч үзээрэй гэж хүсэж байна. За мэдээж Гүрэн ТV гэсэн одоо манай Facebook хуудаснаас болон доор одоо найруулагч харуулах Болдко ТV гэсэн 2 YouTube линкээр мөн Facebook хуудасуудаар хүлээж авч үзээрэй. За ингээд манай өнөөдрийн зочноор буюу Дэвжин дээшлэх Монголын төлөө нэвтрүүлгийн анхны зочноор би маш сонирхолтой нэг хүнийг өрн оролцуулж байна. Мэдээж Дэвжин дээшлэх Монголын төлөөхөр дандаа улс төрчдийг бодож исэн байх, бодох байх, тэр энэ байх. За нөгөө л хэдэд байх гэж мэдээж улс төрчид ярина. Зүтгэж байгаа нь ярина. Монголын төлөө гэсэн чин сэтгэлтэй улс төрчдийг би цугуулж оруулах болно. За энэний салхийг хаглахаар өнөөдөр Монгол улсын төрийн сойрхолт инженер Нацаг нэмийн намхаа өргөдөн оролцож байна. Танд энэ өдрийн амар амгалан үзэгчдийн өмнөөс айлтгая. Тэ? За тэгээд шууд ярианд орё. За миний нэвтрүүлгийн онцлог бол нэг айхтар хилээд ягаад байдгүй тойроод шууд ярианд орё. Сая миний анхаарлыг нэг маш хүчтэй татсан юм бол энэ Оросын холбооны улсад Монгол улсын ерөнхийлөгчийн айчсан айчлал. За дээрээс энэ ялтын баярын үеэр одоо Орос Монгол хятадын төрийн тэргүүнд хоорондоо харилцсан уулзсан. За дээрээс нь Монгол улсын баяр суурин дээр бас нэг сони юм гарсан. Заахав тэ ерөнхийлөгч төрийн тэргүүн нь одоо ерөнхийлөгч болон намын дараа засаглалттай улс орн бол бүх эрх мэдлийг гартаатгсан байна. Манай Монгол улсын ерөнхийлөгч бол шийдвэр гаргалтын хувьд бол бүр харьцангуй доор буюу Монгол улсын бэлэг тэмдэг. Улсын хурлд нэг удаа хоригтой авах хэрэгтэй. Ингээд улсын хурл засгийн газар бүх асуудал шийдвэрлэх ерөнхийлөгч шийддэг. Тэр байдал нь ч гэсэн бас сайн маш эвгүй харагдаж ирэл тэ. Мэдээж ерөнхийлөгчийн засаглалтай байсан би шууд буруутгах байсан. Академи хөрөсөн үйлчлэл буруутгах арга ерөнхийлөгч засаглал байхгүй учраас. Гэхдээ тэр төрийн тэргүүндээ айлчлал дээр бас сонин үйлдэлүүд харагдаж ирсэн. За энэний дараа хамгийн аимшигтай анхаарал татсан юм бол энэ Орос болон Хятад хоёр Монгол улсын асуудлыг хамтран хилцсэн. Тэр тусмаа ойрын хугацаанд Монгол улсад уулзнаа. Тэ? Тэгээд энэ одоо Монгол улсын асуудал бид нар хамтар шийдэе. Үндсэндээ бол хоёр хөрш айл маань манад орж уулзаад танах хэрн амьдрах уугүй та нарын асуудлыг шийдэе. Тэгэхгүй бол танах ядуу амьдрал. Би өгн ядуу амьдрах миний эрхийн асуудал. Баян амьдрах миний эрхийн асуудал тэ. Дээд доод оюун санаатай байх миний эрхийн асуудал. Тэ одоо юу гэдгийг лаг оюун санаатай одоо бэлгийн оюун бэлгийн бүр чанд төрсэн хүн хоногийн хоол аяг будаатайгаа ядуу амьдарч явахыг үүсэх газар байна. Эсвэл зүгээр үнэхээр ачаагүй бөлөө толгоондоо хэлсэн шивэндээ өргөдөд тань үүсэх газар байна. Тэгэхээр Монгол улс ер нь таны харж байгаа инженер хүний сэтгэлгээгээр тэр тусмаа таны нэгдсэн үндэсний байгууллага тавьсан том илтгэлүүд, дэлхийд дээр тавьсан том илтгэлүүд, дэлхийн төрийн тэргүүндэд тавьсан том илтгэлүүд бол цаг үетэй гайхамшиг байсан байна. Би тантай уулзсныхаа оройн нэлээд итүү бухлаа, нэлээд ухлаа. Таны араас мөшгөлөө. Ямар гайхамшигтай хүн бэ гэж одоо тантай ярьслаа шийдвэрийг гаргасан. Тэгээд би танаас энэ асуултыг шулуух асууж, ер нь манай Монгол улс цаашид байх юм уу, гүм үү гэдэг асуудал дээр хоолой тулаад ах шиг байна гэж ойлгож байна. Тийм. Байлгүй яах вэ? Энд чинь яг одоо 100 жил ч юм уу 1000 жилийнхэн одоо тэр
уламжлаараа бол энэ хоёр хөршим одоо манай хоёр одоо салаа ахгүй юу? Энэ хоёрын ерөнхийлөгч нь манай хоёр салаан дарга, хоёр хөрш. Харамсалтай нь энэ хоёр одоо хөрш маань нэг дэлхийн одоо байгууллагын хоёр агентлаг болсон. Тэр нэг гадны нэг уул уурхайн дөрвөн компани эзэдтэй дэлхийн эдийн засгийг удирдаг энэ агентлагийн одоо хоёр агентлаг л болцоод тэгээд тэрний агентлагийн үйл ажиллагаагаар дэлхийн экологийг сөнөөгөөд тэгээ энэ дэлхийн экологийг сөнөөдөг энэ дэлхийн дэд үтсийг устгах Дональд Трамп гарч ирээд энэ хоёр хөршtöд ингээд маргаан үсээд энэ системд ингээд сааталт орж байгаа байхгүй. Тэнгуут Монгол улс энэ Дональд Трамптай ч юм дэлхийн саармаг улс юм чинь бид нэр дэлхийн бүх улстай л ээлдэг харьцсан шүү дээ. Тэнгуут нөгөө хоёр хөрш маань одоо Америктай те Дональд Трамптай Европтой асуудалтай оронгууд Монголыг өөрийнх нь иргэшилд байлгахаас өөр аргагүй болно шүү дээ те. Яг тэгвэл монголчин саармаг юм чинь бүгднтэй л ээлдэг байна шүү дээ те. Тэгэхээр энийг хүчээр шийдэх гэж байгаа нь бол ер нь бол энэ яс заншлаа эднэр мартснаас л болж байгаа байхгүй. Энэ бүх дэлхийн асуудал. Яг хөө дээр үед бүх юм яс заншлаа. Монгол яс заншлаа мартснаас бол дэлхийн яс заншлаа мартсан. Дэлхийн яс заншлаа байхгүй. Ерөөсөө энэ дэлхийн өөрөө те. Дэлхийн ерөөсөө өөрийнх нь тэр зүй тогтолно байхгүй. Галуу юу лээ те. Энэ дэлхийн бүх хүн өссөн шүү дээ. Энэ за тэгэнгүүт энэ чинь 3000 м ингээ мөс болоо 3 сая жил болохоор чинь бүх хүн байхгүй болоо тэрнээс дээш одоо энэ алтаа нуруунд л хүн амьд үлдэн шүү дээ. 4 удаа энэ өслөг болсон 4 удаа амьдрал эхэлсэн. Тэгээ бүх энэ дэлхийн бүх улс алтаа нуруунаас явсан болохоор энэ дэлхийн бүх улсын хүмүүсийн далд ухамсарт нь монгол хүнээ шүтэх Монголын одоо тэр удирдагч эцэг гэд дууддаг байхгүй. Эцэг. За эцэг гэдэг нь ата 5 тэнгэр гэдэг нь шүү дээ. Ата гэдэг нь эцэг гэсэн үг. Тэгээ ата ил гэдэг нь ерөөсөө ил газрын хааныг ил гэдэг. Тэнгуүтэ далд хаан гэдэг нь тэр удган далд ертөнцийн хүмүүс байхгүй. Тэгэхээр Атила гэдэг чинь ата ил буюу одоо алтаа нуруунаас 423 онд Ирак ороод тэндээс Москваг сонгосон. Москваг анх байгуулсан. Ерөөсөө энэ Москва гэдэг чинь 1600 жилийн өмнө атсан л монголчууд байхгүй юу. Тэгээ тэрийг ингээд тарих угаалтаар бүх юм мартаад ерөөсөө энэ дэлхийд төр байгаа бүх номын санг гитлэр шатаах хэрэгтэй гэж ярьсан. Тэгээ шатаасаа. Яг энэ чинь улс орныг ингэж молигдож удирдахын тулд энэ чинь шин түүх хүчээл тэгээ нөгөө академич секретний төрөгдөлд орсон. Тэрийг уншингуудаа нотлог баримт энэ их сурвалж энэ гэдэг дандаа худлаа түүх яриад хоорондоо алцаад байгаа байхгүй. Энэ Орос хятад хоёр чинь Монголоос гаралтай гэдгийг ДНК-гээр нь баталт юм байна. За тэрийг бол Орос хятадууд болохоор нуудаг. За энийг ингээд археологийн олдвороор бас баталт юм байна. За энийг бүрийгээд Оксфорд их сургуулийн эрдэмтэд баталсан. Археологийн олдвороор. За тэгээд Лев Гүмлэевийн тэр шүлэг мүлэг одоо бүх юм ба штэ тий. Ингээд Монгол байхгүй бол Орос байхгүй гэдэг тийм л баталгаа хийсэн бохоггүй юу. Тэрнийхэн одоо буйнаар манер насаараа шоронд байсан. Тэгээ энэ ерөөсөө үнэн түүхийг нуудаг энэ дэлхийн одоо нэг тарих угаалтанд хоёр хөрш маань орчход тэгээ өг дээдсээ ингээд дээрэмддэг юм нь болохоор энэ хоёр улс чинь нөгөө азгүйдэл гэдэг юм болоод байгаа байхгүй юу. Одоо хойд хөршийг харалдаа дэлхийн бүх улс нулимж байна. Орос үнийг үзэхгүй шүү дээ Европоор. За одоо хятад хүмүүсийг одоо үерд оруулж алчих гад ингээд байгалийн сайн үзэгдэл болоод энэ чинь нэг цаанаасаа ингээд л азгүйдэлд ороод байгаа байхгүй. Яагаад гэвэл өг дээдсээ дээрэмж байна. Тэгвэл энэ Бээжинг чинь байгуулсан хүмүүс юунууд монголчууд гээд англи хүний ном байна шүү дээ. Дөнгөж 2 жилийн өмнө гарсан. За тэгээд идэн эндээ алтаа гээд англичуудын бичсэн ном байна. Энэ еврейнэр англичууд бүгдээр алтаа нуруунаас гаралтай гэдэг энэ нотлог баримтууд байгаад байдаг. Энийг нуугаад байдаг. Энийг ерөөсөө хин ч ярьдгаа. Тэгээ саяны энэ одоо юу хоёр хөрш маань Монголд орж ирсэн Монголын асуудлыг зэгцэлнэ гэдэг шийдвэр одоо танд ямар санагдсан? Юу гэж бодогдсон? Монголчин өөрөө дайсныхын талд ажилладаг байгаа байхгүй. Нөгөө одоо тэр гадны ямиг ингээ шүтдэг. Одоо ер нь хоёр хөрштэйгөө ингээ зогцоод ингээл сайхан цөм аваад сайхан хөгжүүл хөгжин штэ. А гэтэл ингээ тархиа угаалгачаад энэ хоёр хөршийг ингээ үзэн ятсан нэг тийм онлоо байхгүй. Ер нь зүгээр ингээд бодож байгаа. Энд ерөөсөө дайснууд байхгүй заяа. Хоёр хөршийн эзэн
Тэр нөгөө гадны томчууд чинь тий эн чинь нэг эзэнтэй тэр ганц тэр гадны одоо ертөнцийн эзэн шиг нэг одоо тэр масаан еврейнэр шүү дээ. Тэдний хүсэл нь та нар ингээд дэлхийн түүхийг хараад ингээд ямар ч улс байсан дунд нь очиж ингээд хальж утгаад манч хятад монголоор нь зодтолтуулдаг. За энтхийг Пакистан нэг улс байсан чинь зодтолтуулаа салгаа хийцэн тий. Хоёр солонгосыг салгаа хийсэн. Тий ингэж Вьетнамыг салгаа хийсэн тий. дайн дажин хийж хүмүүсийн айдсаар хоолдог хүмүүс байхгүй. Ашиг олдог. Тэг газар нутаг хайгаад байгаа байхгүй тэд нар. Одоо ямар аргаар газар нутгаа олгох юм гэхээр дэлхийг хооронд нь ингээд зодтолтуулж дайн дажин болгож тий. Энэ манай хоёр хөрчин ямар ч ирэх мэдлгүй байхгүй юу? Зүгээр хоёр агентлагийн хоёр дарга тэдний үгээр ирж ингэж дайн самуу хийж ингэтгэл тийм л хүмүүс байхгүй юу? Ямар ч ирэх мэдэл байхгүй. Ерөөсөө энэ Динсапн чинь тэр масааны гишүүн болоод одоо охин $1 трлн Америкт байгаа шүү дээ. Тэгээд энэ хятадын нийт ард түмнийг алах даалгавар аваад генийн хоолоор бөмбөгдөж одоо алж байгаа байхгүй юу? Одоо энэ хятад хүмүүс Динсапнаас өмнө шал өөр байсан. Одоо энэ эрүүн мөлтөрцөн нүдэн бүлтэрцэн байгаагүй байхгүй. А гэтэл хятадын зарим тосготуудаар одоо тэр эртний тэнгэр бөөгөө шүтдэг хүмүүс нь тэр эрүүл хоолоо илдээд яг одоо нөгөө монгол хүн шиг царайтай хүмүүс байна. Тэр яг эрүүл хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр энэ Динсапны бодлогоор одоо л хятад явж байгаа шүү дээ. Тэгэл нэг хуурамч мах ээж хүмүүсээ хорлол ингээд хятадын одоо хүмүүсийг генээр нь устгах тэгээд тэр ковид гаргаж Орос хятад ч хүмүүсээ цөөллөө шүү дээ. Энэ бүхний даалгаврыг өгдөг нь тэр еврей масаанчууд байхгүй. Оросууд Украинтай байлдаж байгаа энэ бүхний чи еврей масаанчууд Украины фашистуудыг санхүүжүүлээд хэдэн орсуудыг алуулаад дараа нь Путин тушаал өгвөл наад фашистууд даал гэсэн. Яг тэгвэл Украинчууд 100 жилийн өмнө еврей нарыг тосгоноор нь болж алж исэн. Тэр баримт нь музей нь одоо Берлингийн еврей нарын музейд байгаа. Тэгвэл тэрнээс өшөө авах юм аа хийж байгаа байхгүй. Гэх мэтлэр нь манай хоёр хөрштэй ярих хэрэггүй байхгүй. Тэр еврей масаантай яриад асуудлыг шийднэ. А энэ хоёр маань зүгээр тэр эзнийхэн даалгавраар л явж байгаа хоёр салаан дарга байхгүй юу? Хоёр агентлагийн дарга. Уг нь бол манай хоёр салаан дарга байх хэрэгтэй байхгүй юу? Яс ажиллаараа бол. Тэгэхээр эднэрийн 70 тухамсарт нь нөгөө монгол хүнээс шүтэх тэр алтаа нуруугаа шүтэх юм байдаг. Яг тэгвэл хүн болгон л алтаа нуруунаас гаралтай байна шүү дээ. Дэлхийн бүх үндэстэй. Тэгэхээр энэ том гүрнүүдийг сэхэтний төөрөгдөлд оруулаад крафт хийчихэр эдгээр ингээ буруу юм яриад Монголын үзэн яддаг заяа. А гэтэл нэг жижиг улсуудыг хайчих штэ тоохгүй. Тэр одоо юу тарих угаалт хэрэггүй тэр чинь мөнгө их хэрэгтэй штэ. Тэгвэл жижиг улсуудыг хар. Никарагуа тийм жижигхэн улсууд байна штэ тий. Тэд нар Мексик, тэгээ Шри-Ланка эдгээр чинь бүгд тэр Монголоос гаралтай гэдгийг мэддэг. Тийм байхгүй юу? Тэгээ Чингис хааны үед явсан ч биш ерөөсөө ингээл одоо ер нь 200-300 жилийн өмнөөс Алтай язгуурын ингээл эхлэхээр тэгэл тэрээс доош одоо манай Алтай нуруу чинь уулын их усны их гэж явж байгаа шүү дээ. Тэнд төснө дотроо бас нэг хүн төрлөختөй чих бол таах юм да. Ерөөсөө энэ Орос хятадтай бид нэр яриад ойлголцохгүй. Энэ хоёр чинь нөгөө нүдэн сохорцсон яс уламжлалаа мартцсан. Одоо Оросд тэр Навалын хэлсэн шүү дээ. Оросын засгийн газар Орос хүн алга ямар сайн юм бэ гэсэн. Дандаа еврейнэр байхгүй. Ерөөсөө Европын тэр бүх баячууд нь бүх одоо яам сайд дарга нар нь. Тэгэхээр энэ хоёр хөрштэй ямар ч ирэх мэдлгүй. Тэгэхээр энэ хоёртой ярих хэрэггүй. Тэр еврей масаан юу өсч чинь тэр юу ярих. За танихаас бид нар юу ярих. Еврей масаанчууд бид нартай харьцах юм уу? За одоо Швейцийн гэр бүл юм масаанууд ч үт юм уу те. Ингээд байлаа гэхэд эдгээр чи одоо дэлхийд дээр дуртайгаараа дан хийж. За манай Монгол улс бол хинтээж байлдах чадвар энэ дээр алга. За мэдээж оюун санааны их юмны их гэдэг утга байна л та. Түрүүн таны яриан дунд бас хальтхан гараад өнгөлөө монголчуудаас айдас байдгаа гэдэг тийм. Яг бид нар яаж харилцаж юу яаж байгаа. За 70 тухамсрал гэж байна. Даавал үлгэрийн юм шиг юм яриад байна. Жишээлбэл одоо ингээд Путинтэй ингээд монгол сайд нар гар барихад заяа. Сумын азар шүү дээ. Сумын азартаа гар барихад Путин ингээд шоконд ороод жоохон айсан гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор өөрөө ч мэдлгүй тэр 70 тухамсар нөхгүй. Яг тэгэхээр сумын азар алтай язгуурын хүн байхгүй. Тэр юу ингээл нэг айлаас 3 авраг төрүүлнэ шүү дээ. Тэр сайн дэвш зүгээр тэр язгуур сайтай. Өөлт хүмүүс байхгүй. Тэгэхээр өөлт хүмүүсийг бид нар буруу ойлгоод байдаг байхгүй. Ер нь энэ манай Монголын сэхэтний төөрөгдөлд орсон энэ академичид профессор докторуд байна шүү дээ. Судалгааны арга барил нь буруу.
Яг тэгэхээр нэг ном энэ номон дээр их сурвалж ингээ бичсэн байх гэдээ итгэдэг байхгүй. Гэтэл тэр номын чинь нөгөө дайсан бичсэн байгаа шүү дээ. Манж шүмэрүүд, хятадууд тэгээд Шанхаши бичсэн. Тэгээ манай Монголын манж хятад ирлүүзүүд өөрчилсөн. Тарих угаалт ерөөс үнэн байхгүй. Тэгэхээр өөлд гэдэг нь бол Атила хаан үед байсан. Ерөөсөө энэ Монголын түүхчид, профессорууд юу гэж боддیں۔ Гэхээр Монголын түүх манжаас хойш эхэлсэн, Чингисээс хойш эхэлсэн. Урд нь монгол хүн байгаагүй, юу ч мэдэхгүй, юу ч байгаагүй. Бүгдийг Монгол манжаас эхлүүлчихдэг байхгүй. Гэтэл Англид өөлд гэдэг үг байна. Нобл маань гэсэн үг байхгүй. Англид бол ер нь Англи-Саксны үед шүүх байгаагүй. Англи ноёдуудыг хаан шүүдэг гэсэн гэж. Москвад. Москваг орд гэдэг байсан. Тэгээ орд руу явах К орд гэдэг, Корт гэдэг үг үүссэн. Лондонд анхны шүүхийг байгуулсан зүйлд. Тэгтээ зөвхөн тэр ген сайтаа, мэдээлэл сайтаа тэр өөлд хүмүүс шүүх танхим байгуулсан байхгүй. Тэгээд Өөс Корт гэж нэрлсэн. Өөлд гэдэг бол язгуурт Өөс Корт. Нэрээ тийм ч тийм. Өөс Корт. Тэнд монголчууд их амьдардаг. Гэх мэтлэн бидний түүхтэй хаана вэ гэхээр Английн хотуудын нэрэн дээр байна. Хоймертон, Дурхам, тэгээд Суутанхүү гэд хотуудын нэрүүд байгаа байхгүй. Ноёнтон, Хаантан гэдэг шиг Новтамтан, Савтамтан гэл. Идите, Үгите гэдэг нь шүү дээ. Энд чинь орос хэлэн дээр Читаите, Умеите. Тэнгүүд англичууд Mother, Father. Энд чинь ерөөсөө ингээд ерөөсөө бүгд л монголчууд байхгүй. Хамгийн гол нь хамгийн сүүлд очсон монголчууд энэ Англи-Сакс эднэр байхгүй. Тэгээд энэ социализмд ороогүй цаад лагер шүү дээ. Капиталист лагер болохоор тэр түүхийг мэддэм байна. Одоо викинчүүд одоо Англи Америкт байгаа тэр Англи-Саксын викинчүүд бөө мөг шүтдэг. Тэгээд энтхийг бас холбоотой. Халах монголчууд энтхийг байдаг гэдэг холбоотой байгаа байхгүй. Тэнгуутаа өөрсдөө Орос Украинаар дайрч ирсэн Алтан нуруугаас гарал ирсэн хүмүүс гэдэг байхгүй. Тэнгуутаа гайхадсан чи Англи хатааныг оршуулахад Орос Украин дуугаар оршуулсан шүү дээ. Яг тэгвэл англи хэлэн тийм дуу байхгүй байхгүй. Чи нэг улс байсан, нэг хэлтэйсэн тэр нь Баруун аймгийн монгол хэлээр ярьдагсан. Тэр ямар дуу вэ? Тэр нь бичлэн байгаа. Орос Украин дуугаар оршуулж байгаа байхгүй. Тэр оршуулгыг пүнэрлийг хийхэд өөр ёс заншил байхгүй. Ерөөсөө энэ Москвагаас Лондон хүртэл энэ Баруун Монгол хэлээр ярьдаг гэсэн. Одоо болтол тэр Баруун Монгол аялга нь байгаа. Лондоноос бусад бүх газар. Энийг crafted English гэж шаалдаг байхгүй. How is it going then? This is Birmingham гэд. Birminghamчууд бол манжууд байхгүй. За Вайлсууд бол Китан тэр хятадын тэнгэр луу шүтдэг хятад байхгүй. Тэгээд тэр хятад хүмүүсийн далд тохомсорж юу нэхэр ерөөсөө Алтан нуруугаас ирсэн хүнээ хаана гэж тэрвэрч авдаг байхгүй. Тэнгүүд Артур хааныг ирэхэд шууд тэрвэрч авсан. Одоо болтол Английн гүнжиг шууд хатаана болгож байгаа. Одоо ч гэсэн. Яагаад тэгэхээр Английн хаан чинь яагаад Алтан нуруутай холбогдсон бэ гэхээр Английн хатан хаан чинь бэр нь байхгүй. Москвагаас авдаг бэр. Тэгээ бэрийгэ хүндлээд нөгөө ноёнтон гэд хэлэхээр бэрийгэ Британи гэдэг тийм юм үсэн. Энийг баталгаа болохоор Баруун Германд Бергэн гэ хоёр хот байгаа. Тэндээс дамжиж очдөг гэсэн. Тэгээ Баруун Европын бүх улсуудын хатан ээж нь дандаа Иван Гроссныg охин байсан. Иван Гроссныгийн ээж нь дандаа Алтан нуруугаас ирдэг гэсэн. Тэгээ ингээд өөрсдөө Чингис хааны ДНК-тай хүмүүс гэж судлангуудаа Чингис хааны ДНК гаргацсан байхгүй юу? Алтан нуруугаас Казахстан хооронд байсан гэж. Энийг Молор Эрдэнэ философч нэг юмнаас олж харсан байлаас. Ерөөс энд байгаагүй тэнд байсан байхгүй юу? Тэнгуүтэ 86% гэж байгаа. За үлдсэн хувьд нь тэр нөгөө хас тэмдэгтэй Америкийн Майячууд, Сибирь, тэгээ Финланд Сами гэдэг бүр ингээд мөс хайлахаас өмнө очсон хүмүүс аахгүй юу? Төвдийн өндөрлөг рүү очсон, тийшээ очсон гэдэг. Тэгэхээр энэ Чингис хаан ямар хүн байсан бэ гэхийг бол энэ хиний жишээнээс ингээд харж болж байгаа байхгүй. Энэ бол фашист хүн байгаагүй. Тэгэхээр манай монголчууд нэг алдаа гаргадаг байхгүй. Би одоо цэвэр монгол. Тэгээд миний ярьсан юм одоо зөв гэж ярихаар бас биш байхгүй юу? Яг тэгэл бидний өгд эцдээгүүрээ ингээд те холбоотой хоорондоо яг тэгвэл чи анх одоо кеданчууд Симбянар ингээд 100000 жилийн өмнө салаад явхад дуу сохрын удмал тэр аймгийг авч явна үстэй хятад руу. Тэгэнгүүтээ хамгийн сонирхолтой нь тэр хаан олон авгаа авч болно заяа. Гэхдээ нэг авгаагийнхан хүн л
хаан болно. Бусд нь хинч биш. А тэр аавг нь Алтай нуранаас ирд юм байна. Тэнгүүд тэр хаан Ли Шимин гээд хаан лав 630 онд энэ нөгөө Кристиан шүү дээ тий. Энэ бикинчүүдийн үйл ажиллагааг хятад хийжсэн байхгүй юу? Уугаржин бичгтээ энэ нөгөө загалмаа Кристиан болгож исэн юм хийжсэн байхгүй юу? Яг тэгэхээр ер нь дэлхийд нам дор газар байгаа бүх бөөнөрийг алаад Кристиан болгох үйл ажиллагааг хийсэн юм байна. А тэгээ яага уугаржин бичгтээ нөхөр тэр одоо 100000 жилийн өмнө явсан хятадчууд чинь 600 загалмааны хажуудалд хоёр уугаржин бичгтээ тий. Тийм тэгээд тэр уугаржин бичгийг хятад хүн харахаар ДНК сайжирд юм байна. Тэгэд нөгөө хятад хүмүүсийн ДНК-г сайжруулах тийм юм хийжсэн байна л да. Гэтэл өнөөдөр хятадын засгийн газар хятад хүн байхгүй. Дандаа нөгөө улаан коммунистууд большевик тэргүүд байгаа байхгүй. Тэгэхээр тэд нар ч одоо нөгөө уугаржин бичгээ харж ДНК-га засахын оронд устгахчиж байгаа үстэй өөр Монголд хуулиар хараа хийсэн тийм. Тэгэхээр энэ бол ерөөсөө юм сэхэтний төөрөгдөл байхгүй. Зүгээр энэ ямар улсууд сэхэтний төөрөгдөлд байна гэдгийг зөвхөн дээрээс нь ингээ 1 секундэд л таньж чадна. Яаж чадах вэ? Төрийн талбаануудыг хар. Хятад, Монгол, Орос чинь Орос биш. Турк, Монгол, Хятад 3 чинь дээр үед нэг улс байлаа шүү дээ. Тэгээд бид нэр Персийн шүмэрүүдийг алж ясан. Гэтэл өнөөдөр энэ 3 улсын тэр төрийн талбаан тэр шүмэр хараал тавьсан байгаа байхгүй юм сар загас. Энд чинь бид нар энийг мэддэг сэхэтэн байхгүй гэсэн үг байхгүй энэ 3 улсад. Манай Монголынхны загас юм уу? Тэр чинь нэг баахан загас баахан хараал байгаа шүү дээ. Одоо энэ соёмбыг авснаас хойш Монгол улс өөдлөг. Дандаа уланд амьдарч байгаа Монгол улс гэж хизээч хэлж байгаа. Яа тэгэхээр уул гэдэг ерөөс уул биш шүү дээ. Уулыг одоо олон тоон дээр хэлэхээр улс үсттэй. Эмэс охид гэж хэлдэг шүү дээ. Тэгээд эн чинь уланд гэж бидний нөгөө гал төлийг унтрааж байгаа байхгүй. Бид нэр ойлгохгүй ч гэсэн хэлэхэд бидний энэ олон мянган жилийн өгдөл биш үү? Бидний энэ хоромсоон дотор байгаа. Энэ өгдөлч ойлгоод ираагчлаад энд хортоо дайвар ялгардаг байхгүй. Тэгээд энэ монголчууд чинь ингээд өөр болцсон байхгүй. Одоо Чингис хааны үеийн монгол хүн чинь ховор биш үү? Бүгдээр ингээ унтаа ингээд за тэгээд ер нь биднээс илүү энэ хятад Вьетнамууд илүү ДНК-тай байгаа байхгүй. Яг тэгэхээр 90 онд яасан монголчууд ингээд орсууд ингээд зах дээр юм зарж хахад орсууд ирээ дээрэмдэг байхгүй. Гэхдээ монгол бол дээрэмддэг. Нэг монголын дээрэмдэхэд нөгөө монгол нь буруу харж идэг. Харин нэг Вьетнамыг юм уу нэг хаттыг дээрэмдэхэд өстэй бүх хятад Вьетнамууд ингээд нийлээд ингээд өстэй хазаад идээд тэгэхээр хүн чанар гэдэг юм биднэрт байхгүй болсон юм шүү дээ. Энийг хүн чанаргүй болгосон юм чи одоо энэ 200 жил манжууд хийсэн нэг юм технологи байна л да. Квантын биологийн шинжилгээ ухаанаар энэ ДНК-д нь өөрчлөлт оруулалт юм ДНК кодд нь. А энийг Персийн шүмэрийг зааж өгсөн. Тэгээ манжийн хаан хийсэн. Яаж хийсэн? Тэрийг дараа яриа. Персийн шүмэрүүд дээр би сая очиод ирсэн. Нөгөө Чингис хаан төөгдсөн шүмэрүүд ч Мароккод биш үү. Тэгэхээр тэд нэр өглөө болгон 5 цагт ийм квантын долгион цацсан юм байна. Тэр нь болохоор сайн долгион. Тэр хүмүүсийн стрессийг арилгаад тэр Марокко хүмүүсийн нүдийг хараараа бүгдээр ад жаргалтай. Гэхдээ тэнд хэрэлдэд зодолж байгаа хүн байхгүй. Би бүр нэг хүнтэй ингээд хэрэлдэх гээд дайрахад тэр хүн энийг л яахчгүй байгаа байхгүй. Би нөгөө машина үнгүү тавих гэсэн чинь нөгөө чимэг аавна гээд тэгээ би үнгүү газар нь тавьж ирчээ жоохон уурандаа арилсан байхгүй. Тэгсэн чинь нөгөө чи энийг л хийж байгаа байхгүй. Харахад бол ийм гангстер маягийн л хүн л дээ. Гэхдээ энийг л хийж байгаа. Ерөөс хинтэй хэрэлдэг. Тэгэхээр яагаад тэгэхээр энэ ерөөсөө энэ чинь нэг квантын биологийн шинжилгээ ухааныг бид нар мэдэхгүй шүү дээ. Энийг Персийн шүмрийг чи мэддэг байхгүй. Бүр төгс мэддэг. Энийг ашиглаад Монголыг устгацсан. Монгол хүмүүсийг юм одоо өөр болгоцсон байхгүй юу? Бөө уурцаар бөө стресс одоо ийм болгоцсон. Тэгээ 2 монгол шүргүүцүүд бөө зодоо. Ийм имийг зааж өгсөн. Нөгөө Манжин хаан зааж өгөөд Манжин хаан хийцэн. Харин энийг эсэргүүцсэн Манжин ард түмэн Манжин хааныга хаяад явцсан. Тэр хүмүүс өнөөдөр амуур мөрөнд тэр Манжиг баавга алдаг ёс заншлаараа байж байгаа. Тэгээд энэ баавга агнадаг ёс заншил шүү дээ. Манж гэдэг чинь нэр баавганы эрийг хэлдэг. Тий, энэ чинь Швейцард байна. Швейцарын Берн хотод атсан чинь тэр баавгагаа шоронд хийсэн тэр юм байгаа байхгүй юу? Тэгэхээр Швейцарууд манж хүмүүс байх магадaltaй байхгүй юу? Энэ ДНК-га хийхэд үзэхэд яг байна. За тэгээд Эвенг Тунгус гэж газар манжууд байгаа байхгүй юу? Тэд нэр болохоор энэ юу шүү дээ өнөөдөр Улаанбаатарт байгаа манжуудаас шал өөр ингээд айгүй царайлаг заа.
Тэнгэр нөгөө Монгол хүмүүгийнхэн ёс заншлаар байгаа байхгүй. Айгуу царайлгүй. Улаанбаатарт байгаа манжууд айгуу царай муутай цусны хор тавдраар энэ Солонгост имжлүүлсэн. Царай муутай ингээ хар. Одоо хүн болго ингээд өөрийгөө ингээд боогоод ах юм бол хүний нэг царай ингээ хардлагдаг шүү дээ, тий. Яг тийм болоод байгаа байхгүй. Яа тэгэхээр хүн ямар ч шашин шүтэж ямар ч юм хийж болно. Гэхдээ тэр хүний хийж байгаа юм өөрийнх нь цуснд нь байгаа тэр дата центр шүү дээ. Хоромсонд байгаа ДНК дата центртэй нь харшилахаар хүний царай тэгж харлаад цусны хор тавдар тусдаг байхгүй. Тийм. Энийг би яаж мэдсэн гэхээр би чинь сүүлийн 2 жил SL-гээд эмнэлгийн тооног төхөөрөмжийн газар би софтвер хийгээд тэр ковидээр асар их ашиг болсон. Ковид гэдэг чинь ерөөс усны чанар ДНК мууд юм байна. ДНК муудахаар уурган муудахаар хүчил төрөх зөөх чадвар муудаад өгдөг ийм л юм байгаа байхгүй. Тэнгүүт эний чинь юу яаж байгаа. Нөгөө ирээдүйн ковидоос ашиг олоход ингээд дэлхийн бүх эмнэлгүүд нөгөө статистикийн мэдээлэлээ солилцсон юм байна л да. Гэтэ тэр дондгийн нэр хэрэггүй. Зүгээр энэ хүн тэгээ гарал үүслэнэ. Тэнгүүд энэ цусны хар тавдраар өгөхөд байгаа өвчлөд байгаа хүмүүс ирээдүйн ковидоор өгөх юм эднэрийг яаж эмчилж мөнгө олох уу гэдэг л юм бодож байгаа байхгүй юу. Гэтэл энэ хүмүүсийнхэн Монголоос очиж эмчлүүлсэн хүмүүсийг би сонирхоод харахгүй юу. Тэгсэн чинь гарал үүслэн манжуур гэж гарч байгаа байхгүй юу. Хятад биш шүү. Монгол Алтай биш шүү. Манжуур. Тэгэхээр нөгөө манжуур чинь нөгөө шүмэрүүдийн зааж өгсөн тэр нэг юмыг өөрсдийнх нь он болгоод яваад байгаа байхгүй юу. Тэгээ өөрсдөө л хохирч байгаа. Бид нэр хохирохгүй шүү дээ. Бид нэр тэр нөлөөг байхгүй. Нэг түүх ярихад заяа. Одоо Хинтээ аймагт шүү дээ. 7000 жилийн өмнө шүмэрүүд байсан юм байна. Тэр загас махста. Шүмэрч гэсэн олон мянган жилийн өмнө нэг 60,000 жилийн өмнө очичоод нөгөө намд ор газар муу уусаар байгаа ДНК нь муудаад тэгээ нөгөө үрээ жирэмслүүлдэг, өөрийнхөө хүүхд мөхтийг жирэмслүүлдэг тийм тэнэг болдог байхгүй юу? Тэнгүүд л монголчууд очиж алж ирсэн. Тэгээ зарим нь ирээд хинтэд байхад нь энэ хятад манж тухайн үед Монгол улсыг орд гэдэг байсан. Ордыг ойрд одоо ч гэсэн бүрээдэд ордууд гэдэг шүү дээ. Ордыг манжууд ойрд болгосон байхгүй. Тэгээ орд хятад манж 3 талаас нь бүслээд геноцид хийсэн байхгүй. Өөр хүүхдүүд хүртэл аасан. Гэтэл энэ 3 улс чинь ингээд нэг бариад байлаа шүү дээ. Нэг эцэг эхээс гаралтай, алтаагаас гаралтай, алтаа нуруугаа шүтдэг энэ мэдээлэл нь хятад манж хүмүүст байгаа. Тэгээ ийм 3 ингээд байсан юм заяа. Энэ 3 чинь манжууд энэ дэлхийн бүх алт мөнгийг өгөөд ингээ молигдохгүй. Ан хямглаан чи одоо ерөөсө Чингис хаан шиг хүн байна гэж молигдоод ингээд л өөрөөр нь устгуулсан байхгүй юу. Тэгээ манжгоо гэж заагаад өгсөн. Манжгоо гэдэг чинь одоо энэ эртний монгол хэлээр Чингис хааны тэр сургаал бишгээр манж гоо гэдэг чинь байхгүй гэсэн үг байхгүй. Гоо гэхээр байхгүй гэсэн үг. Чингис хааны сургаал бичиг шүү дээ. Амар дамж ирсэн. Тэр чинь дандаа баруун Монгол алтай аялагаар бичсэн байгаа шүү дээ. Тэгээ манж гоогоо өөрийгөө хараадаг. Манж чин ус гэж өөрийгөө хараадаг. Чин гэдэг чинь сэлэмний чим яахгүй тасдаг. Тэгэхээр бид нэг энэ 3 чинь нэг одоо баригаад нэг одоо шүтэнтэй нэг ус байсан байлээ байж одоо Кидан, Симбия тий хятад, манжууд, монголчууд. Тэгээ энэ ёс заншлыг энэ Европт хадгалаад үлдсэн байгаа нь сонир байхгүй юу? Киданчууд одоо бол Монголын алтаа нуруугаа шүтдэг. Одоо энэ вайлшуд гэсэн үг. За тэгвэл энэ Берн одоо Швейцарууд биш үү те? Алтаа нурууныхын тэр ариун цустай бэрийг шууд хатан ханаа болгодог. Бэр гэдэг нь ахын дүүн гэдэг шүү дээ. Тэр нь Берн болсон байхгүй. Бэр гэдэг тэр энэ үсгэл байгаа шүү дээ. Энэ соёл Европт аяар байдаг. Хятад өнөө Монголд Улаанбаатарт байгаа манж хятад гаралтай хүмүүс нэг юмыг ойлгоорой. Өөрсдөө эрүүл ингээд хор тавдар тусахгүй бай гэвэл энэ вайлшд байгаа одоо гиданчуудыг очиод хаар юу шүтж байна. Монголоо шүтж байгаа. Энэ швейцаруудыг хаар. Швейцарын манжууд юу шүтж байна. Монголоо шүтж байгаа. Ингээд өөрийнх нь нөгөө дотор байгаа өгдөл мэдээлэлтэйг ижлэх юм шүтэх юм бол тэд нэр эрүүлждэг байхгүй. Тэрийгэ мэдхгүй эсрэг юм хийгээд ахаар ингээ өгөхөд байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр бас ингээд манж хятад гэж гадуурхах бол бидний нөгөө өгд эцэд бас таалагдахгүй тийм байгаа байхгүй. Тэгэхээр том зургаар харах хэрэгтэй. Сүүлийн 400 жилийг харах хэрэггүй байхгүй. Тэрний өмнө чинь бүгдээрээ нэг улс байсан. Манж гэдэг чинь ерөөсөө ихнийх өөрийнх нь нэр биш байхгүй. Арай өөр нэрээр байдаг. Тэр нэрээр энэ баруун аймгийн ястангууд үүдэн шүү дээ. Тэнд одоо болтол байгаа шүү дээ манжууд чи өөрсдөө манж гэж мэддэг хүмүүс байгаа. Тэгэхээр манж гэдэг үг юунаас гаралтай юм гэхээр
энэ манжуудыг Монгол Алтан нуруугаас гаралтай гэдэг нь баталгаа нь энэ баруун Монгол хилэнд байдаг байхгүй юу? Одоо тэрийг манжууд өөрсдөө устгах гал хазгаа хэлтэнгүүдгээ шоолоод энэ манжууд чинь төр барьж штэ энэ мандахай цэцэн хатан кино хийлээ, зогтойж кино хийлээ. Дандаа бидний төрийг түүхийг ингэж 180 градус эргүүлж тийм буруу юм хийдэг байхгүй юу? Өөрийгөө устгах. Тэр өмнө нь таны ярианаас сонсчихсон тэр ерөнхийдөө энэ Алтан нуруугаас ялгаатай Алтан нуруугаас гаралтай хүмүүсийг ярих ярианы гол онцлог нь бол тэр К юм байна шүү дээ. Аль ч усад байдаг, аль ч хилэнд байдаг. К. Одоо энэ ер нь баруун аймаг гэж ярих бүртээ Алтан нуруугаас гаралтай хүмүүсийн үг хэллэгний хамгийн их дууддаг авиа К. Одоо бид нар хэл гэж штэ. Кэл гэдэг хөө. Одоо күн кэл, түрк кэл гэд түрк келт, күн келт гэд хоёр хэлтэй хүмүүс л Европт очижсэн байхгүй. Келтүүд. Тий. Тэгэхээр тэнгуут англичууд энэ манай келт байна, ман келт гэдэг нь ман келт. Тэр л Английн хамгийн сүүлийн хэл соёл. Тэрийг устгасан. Англи, Британий хамгийн анхны хэл соёлыг гойд гэдэг байхгүй. Гойд гэдгээс гойдн, гүүд тийм үг үүссэн. Тэгээд Иран Иракаас гаралтай гэж андуурдээ англичууд. Яагаад тэгэхээр Иран Иракад монголчууд очоод тэгээд цаашаа ингэж салж явдаг байхгүй. Тэгээ Иран Иракад очоод тэнтэй ингээд 3 үед дамжиж байх юм бол лалын шашинд орох хэвээр. Тэгээд турк хэлээр ярих хэвээр. Ийм л юм болдог байхгүй. Энэ ясан шилтэй. Одоо дэлхийд дээр лалын шашин бас мундаг хүчтэй шүү дээ. Энэ дэлхийд даяар шашинжуулах гэл одоо энэ сүүлд харагдж байгаа Африк ТV-г бол хятад эзэлж чинь эзлээ дуусч чинь гэж яхад нөгөө талаас нь өмнөд Африкаас лахуулаад лалын шашныхан шашинжуулж дээ. Энэ бүгд лалын шашинтай болсон юм. Лалын шашны нэг онцлог нь бусад шашнаа бодвол улс төрждгөө. Нөгөө чисти муслам гэдэг айгүй өмнө шохгүй. Тэгээд одоо хойд Иранд очих юм бол манус шиг царайтай хүмүүс байна. Туркээр ярьдаг монголчууд гэдэг. Тэр нөгөө хазар мазараас бусдаа. Ер нь монголчууд тэнд очихоор хазар гэдэг нь хазар Монгол гэдэг нь дэлхийн цагдаа л гэсэн үг байхгүй юу. Тэгэхэд Армян Азербайджаны дунд байсан тэр хазар монголчууд чинь одоо энэ дэлхийг өдөрч байна. Одоогийн энэ Рошил эднэр байхгүй юу. Пүр анх одоо 3500 жилийн өмнө бодомчрын авцлаас сөгдөж явсан Алтан нурууны хаан хүү штэ. Тэр чинь одоо энэ Рошил гэдэг нэг дөрвөн компани ба штэ Орох хэлэр. Эднэрийн бэлэг тэмдэг шүтэн байхгүй юу. Тэрнийх үгэнд ордог. Тэр нь болохоор нөгөө Израиль гэдэг чинь Изар айл гэсэн үг байхгүй юу. Одоо Изар гэдэг нь юу гэсэн? Эцэггүй гэсэн үг. Одоо Чингис хааны сургаал бичгүй шүү дээ. Тэрнийг ингээд уншаад ойлгоход энэ дөрөв торгууд аялгаар бичсэн баг эртний. Тэгэхээр тэр Чингис хааны сургаал дээр ч гэж байгаа. Изар гэж байна. Бихэр гэдэг үг байна. Тэр сургаал дээр юм байгаа. Бикин куман гэж байгаа байхгүй. Бихийн хүн. Бисаатл гэдэг үг. Бичгийн хүн тийм сайн гэсэн үг тийм. Гэтэл бихэр өгч бикин күнч гэдэг үг гэдэг байхгүй. Бикин күнч гэхээр тусгүй күнч гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө энэ баруун аймгийн ёс заншил одоо энэ дөрүүдүүд дотроо олон янз байдаг, торгуудууд дотроо олон группүүд байгаа шүү дээ. Бээлийн торгууд, вангийн торгууд энэ Монголын хүмүүгийн төрт ёсны бүтэд бүтсэн байхгүй. Энийг устгасан манжууд өнөөдөр тэрийгээ сонсохоор тарх гэж ууралж босч ирдэг. Тэдний энэ 70 тухамсарт нь тэр бохир мэдээлүүд байна. Энээсээ болж ингээд өвөг дээцтэй ингээд шийтгүүлж 70 тухамсарт байгаа мэдээллүүдээ бид нар одоо бохир байна уу, зүв байна уу, сайн байна уу, муу байна бид нар яаж ялгаж байна? Та нар яг яаж үр дүнгээр нь ялгаж болно. Одоо жишээлбэл ингээд би одоо жишээ нь бас буруу юм бодож болно шүү дээ. Би чинь социализмын бүтээгдэхүүн энэ юм юу ч мэддгүй л шүү дээ, тий. Тэгээд би яагаад энийг судалсан гэхээр Эйнштейн тэгэл Никола Тесла эднэр чинь тэгэл Платон, Сократ эднэр үед ном байгаагүй. Тэд нэг ч ном уншаагүй. Гэтэл энэ бүх шинжлэх ухааны нээлтийг ингээд бодоод зүудэнтэй бодоод хараад дээрээс аваад ингээд бичээл туршаал батлаад тэгэл болохгүй. Тэр нь дандаа үнэн гэдэг. Тэгэд би одоо жишээлбэл ингээд нэг ингээд буруу юм бодцоод тэгээд тэрийг буруу юм байна гэдгийг зүүд мүдэнтэй ингээд шаналаад бүрстэй ингээд тамсуулж байгаа юм чинь за энэ өстө буруу юм байна гэдэг л бүр ингээд хашраад бас ерөнтэй өгтлээ шаналаа заяа. Тэгээд зөв юм бодоод яах юм бол ингээд сайхан унтаад миний эрүүл мэнд сайжраад муудаад идэг байхгүй. Тэгээ эрүүл мэндээр ингээд засаад явна те. Тэгэхээр магадгүй энэ бол бүх хүнд энэ характер байгаа шүү дээ. Энд чинь хүн л юм чинь. Тэгэхээр энэ буруу юмар яваад байгаа одоо энэ манч хүмүүс чинь нөгөө
Монголыг газар болж исэн манжийн цагдаа нар ч одоо ч гэсэн бидний дунд байгаа шүү дээ. Тэгээд тэр хүмүүс ингээд одоо ДНК-гийн гажуудалд орцсон. Тэр одоо бие махбодд нь харагддаг байхгүй. Тэр энэ хүмүүс ингээд дандаа нэг юм сони юм ярьдаг байхгүй. Би одоо нэг тим хийсэн чинь л нэг тим юм болохгүй байгаа ингээд дандаа нэг өвөг дээдсэн дээрээс нь дараад байгаа юм шиг мэдрэмжтэй тим юм яриад идэг байхгүй. Тэгэхээр би ч нөгөө инженер хүн болохоор ингээд болохгүй бол ингээд туршилтаар ингээд юм олдог шүү дээ. Одоо электроник хэлхий чинь яг тийм аргаар би ингээд зөв юм олцсон байхгүй юу. Ер нь буруу юм юу гэсэн гэхээр хятад гээд ингээд байсан чинь би ингээд даруулаад байсан байхгүй юу. Тэгэхээр хятадтыг ингээд судлаа шүтээ зөвлөлтөө би чинь хятадтай тэр нөгөө Ли Шими хааны одоо өргөө шүү дээ тэр аватар кино. Тий. Тэнд нь очоо ингээд сэржин өргөө тэнгэр шүтээнийхэн бүжгийг хүндэтгэл үзүүлэхгүй. Тэгээ би эрүүл мэнд айгу сайжраад тэгээ ингээд гой юм босон л да. Тэгээ ингээд би яг сүүлдээ ингээд ер нь бороо өнгөрөн шдээр нь бэрх шиг л болчихгүй юу. Фашист биш. Дэлхийн бүх үндэстнийг хайрлаж хамгаалах хэрэгтэй. Энэ бол ерөөсөө бидний үүрэг юм байна. Бидний хийх ёстой ажил юм байна. Энэ хоёр хөрш маань ингээд ард түмнээ алж штэ ер нь бол. Одоо генийн хоолоор алж гин, вакцинаар алж гин. Тэгээ бид ч ялгаалах тоо. Тэгээ ингээд нэг масааны нэг боол болчоод ингээд мөргөөл тэгэл ард түмнээ алаал те. Казахстан хэд чинь Оросын боол болчоод казах хүмүүс алж гин Казахстаны засгийн газар. Тэгэхээр энийг баян үлгийн казакууд хэлж байгаа шүү надад. Тэгэхээр би Туркээр их бахархдаг байхгүй. Турк бол ингээд тусгаар тогсон ус байж чаддаг. Энэ хинээч боол болохгүй явж байгаа цорын ганц улсын лалын ертөнц байхгүй. Бусад юм баахгүй энэ масааны боол болцсон. Масааны боол энэ еврей масааны боол болоогоо ганц юу чинь энэ юу байхгүй. Лалын шин. Тэр дундаа энэ юу Турк би нэг сони юм асуулт тавья одоо үзэгчтэй те. Одоо ингээд бид нэр ингээд гарахад паспортон дээр штамп дардсан шүү дээ. Ингээд чи хэдэн жилийн өмнө гараад ирсэн, хэдэн сарын өмнө гараад ирсэн гэж шалгадаг. Энэ контрол бол яг социалист лагерын усал байд юм билээ л да, Англид байдгүй. Би нэг ийм олон паспорттай гээд би нэг англи найзтай гайх болсон чи англи найз надаас айдгуулсан. Яг тэгвэл энэ супер алуурчин байна гэж бодсон байхгүй юу. Тэр нөгөө гэмт хэрэгтнүүдэл тэгдэв шүү дээ. Тэгэхээр энэ соёлын ялгаа тий. За тэгвэл яг энэ соёлыг монголчууд ингээ мянган жилээр тэр ингээ мэддэг байсан байхгүй юу. За чи ингээд нэг хүн ингээл харлаад за чи 2000 жилийн өмнө Монголоос яваад байж байгаад ирсэн хүн байна гэж шууд мэддэг. Тэр юу гэж болох вэ? Тийм паспорт гэж байхгүй шүү дээ, штамп гэж байхгүй. Тэгээ тийм мэддэг юм байна. Тэрийг бид нэр зохион бүтээсэн байхгүй юу. Тэр нь болохоор одоо л тэгэл хэлбэл ген л уншиж байгаа шүү дээ. Үгүй тэр чинь ген уншдаг аппарат байхгүй шүү дээ. Яг тэр эн чинь за манжи хамгийн сүүлчийн хатан хаан торгууд байлаа. За хятадын хаадуудын одоо тэр эхнэрүүд нь дандаа тийм алтан нурууны торгууд хүмүүсээ л энэний баталгаа нь байна. Нэг эмэгтэй хүний ил юм байгаа хгүй юм хөшөө Шанхад Сайна гэдэг хайнанд эмэгтэй бурхан л эрэгтэй бурхан гэж намд ор газрууд байдгүй байхгүй. Яа тэгэхээр тэр нөгөө үг дээдсэн шүтнэ гэдэг чинь Монголын алтан нуруугаа шүтээд ариун цустай хатнаа аваад тэгээ хүүхэд нь супер хаан болдог байхгүй. Одоо Ли Шими хаан маань шиг. Тэгэхээр ингээд бүгдээр алтан нуруунаас гаралтай ингээд явж байтал ингээд хүн хүссэн үсээгүй ингээд 9 төрлийн ДНК үүсчихдээ юм байна. Квантын онлоор 9 төрлийн өөр газрын дэлхий дээр усны чанар нь өөр байгаа байхгүй. Тэгэхээр хүн өсөөсөг одоо би шинэ намд ор газар очиод олон мянган жил болчих юм бол миний бодол ингээл өөрчлөгдөөл ДНК нэвтрэхээр би одоо мөнгөн дуртай авилга дуртай тийм л болдё байл л да. Тэр хүний энэ улс төрийн шийдвэр чинь те надаас хамаардгүй миний 70 ухамсараас гарч ирнэ гэдэг эмчнэр яриад шүү дээ. Тэрний физик процесс нь юу юм бэ гэхээр энэ миний гарч байгаа үнчин тархины мэдээлэл шүү дээ те. Дата формат нь ДНК. Тэр нь медитаар уургаас ирдэг. За уург гэж юу юм бэ гэж зүгээр хар ухаанаар ярил л да. Зүгээр 9 давхар байшин, 10 давхар байшин, 1 давхар байшин гэд барилгын зураг нь л өөр үстэй. Тэгвэл тэр барилгын зураг чинь ДНК мессеж байхгүй, хоромсон дотор байдаг мэдээлэл байхгүй 10-20 мянган жилийн. Тэгэхээр энэ мэдээлэл нь муудаад дээд юм байна. Тэгэнгүүт тэр намд ор газрын хүмүүсийн чинь нөгөө бохир сэтгэл нөгөө авилга хийдэг юм гараад идэм шүү дээ. Муу сэтгэл үүсэл тий. Тэгэнгүүт энийг хятадууд энийг
Тэгвэл нэг сонирн байгаа байхгүй. Тэгвэл яагаад хятадын лордууд биднээс сайхан ариун цагаан сэтгэлтэй байсан юм? Одоо ч гэсэн байгаа. Гэхдээ эрх мэдлгүй байгаа байхгүй хятадд. Яагаад тэгэхээр тэд нэр одоо нэг юм ингээ багасаад ирэхээр тэрийг нөхдөг тийм аргыг олсон байхгүй. Тэр арга нь болохоор одоо жишээлбэл нөгөө Оросын хатаан чинь алтаа нуруунаас загас авч иддэг хоолоо зөөдөг байсан шүү дээ. Усаа зөөдөг. За хятадууд тийм байхаас гадна юу гэдгийгсэн гэхээр одоо нөгөө уугуржин бичгээ ингэж харах Монгол дуу бүжиг. Одоо Бээжингийн том хятадын язгуурт хөнгөлтгүүд чинь хүүхдүүд 10 Монголоос зөвхөн хойно идэх өөр газар идэхгүй үү? Тэр хоол идэхээс гадна тэр дуу бүжгээ хийдэг гэсэн байгаа байхгүй. Хятадын язгууртны хүүхдүүд. Одоо уугуржин бичгээ харах зүгээр харахад л ДНК зэрэг нь. Тэгээд айгүй ингээд сургамжтай нэг зодож загнадаг байхгүй. Буруу юм ихээр тэгэж болохгүй ингэж болохгүй гэж тэрийг нөхдөг байхгүй. Тийм учраас хятад хүн биднээс илүү тийм ариун цагаан сэтгэлтэй болчиход байгаа байхгүй. Яг одоогийн төвшөнд ч одоо хятадын За ингээд нэвтрүүлгийн цаг дуус. Тантай би дахин нэвтрүүлгийг юм. Тэгэхээр нэвтрүүлгийн нэр бол дэвшин дэвшлэх Монголын төлөө. За хоёулаа нэвтрүүлэг эхэлж байгаад мэдээж нөгөө би таны яриаг яагаад шуурм гэхээр монголчуудын нэг заавал ойлгох хэрэгтэй. Дэвшин Монгол улс дэвшиндээ ирэх юм бол бид нар ДНК-ийн тухай, уг гаруулгын тухай, удам судрын дэлхийн нийтийн тухай ч гэсэн бид нар ойлгох хэрэгтэй. За дахиад эхний асуултанд эргээд оръё. Одоо бид яах вэ гэдэг асуулт. Одоо бид яах вэ? За дараагийн нэвтрүүлгээр бол би тантай бүр шал өөр юм ярих гэж бодож байна. Таны нөгөө дэлхий дээр тавьсан лекцүүдийн тухай дараагийн нэвтрүүлэг юм. За энэ удаад бол ямар ч хэлсэн Орос хятад хоёр манай улсыг одоо Монголд ойрын хугацаанд ирж Монгол улсыг төвшөлтгөнө гэдэг энэ бол маш хүчтэй хоёр хөрш маань манай одоо хашиг давж орж ирээд энэ асуудлыг шийднэ гэдэг маш аюултай. Нэгдүгээр аюултай нөгөө бодлын 30 сая хятад мэт ч гэсэн нэг аимшигтай дулдаад байна шүү дээ. Тэ. Өшөө тэдний тооны орсууд ч гэдэг юм. Ингээд энэ нөгөө хатах газар нутаг бүх юм байгаа болохоор яах вэ гэдэг. Одоо бид яах вэ? Та яа гэж бодож байна? Та бас энэ улс төрийн тухай, энэ ДНК-ийн тухай, бүр цаад уг суурныхын тухай маш их судалсан үед одоо бид яах вэ гэдэг асуулт асуугаад. Тийм. Тэгэхээр яг энэ гарцын хятадууд нэг кино хийсэн байгаа байхгүй юу? Маш олон тэр тэнгэрийн луунаар ингээд дайраад хятадууд эзэ дийлэхгүй болсон чинь хятадын нэг тагнуул очоод тэр Queen гэдэг хатан ихийн дэлбэлээд алчсан чинь тэр бүх мангаснууд нь хүчдэг байхгүй юу? Яг тэр шиг энэ хоёр мангас ирж бид нарыг алах гэдэг шүү дээ. Тэгэхээр юу яана? Энэ хоёр мангас чинь бас эзэнтэй байхгүй юу? Нөгөө ертөнцийн эзэн гэдэг шиг. Энэ хоёрын эзэн тэр еврей масаанчууд байхгүй юу? Энэ масаанчууд нь бүр бидний боол уулъя гэдээ 90 оноос хойш гуйж байгаа юмс байхгүй юу? Айгүй нэтээ үстэй. Яаж нотдох юм бэ? Одоо яаж ч бол галзуу өсөх гэсэн. 90 онд нэг арчлын хараацаа нинж ах чинь л одоо энэ Монголын ганц ментор байлаа шүү дээ. Тэн дээр ирж гуйжсэн. Юу гуйжсэн гэхээр энэ Израилууч Изар айл гэдэг эцэггүй айл гэж шоолуулад Израиль гэдэг нь Изар айл гэсэн үг байхгүй юу? Еврей гэдэг чинь еврей мэднэхээр өөрөө мэднэ гэсэн үг байхгүй юу? Тэгээ ингээд нөгөө ад чад болоод шоолуулад эцгээрээ оголж чадахгүй ихээр оголж байна. Тэгэхээр алтаа нурууны тэр ариун эцгээ олж зан үйл хийж бид нэр эцгээрээ оголдог олын энэ бусад энэ араб бусад ястангууд бүгдээрээ алтаа нурууноос гарсан салбарууд шүү дээ. Эднэрийг алтаа нурууныхын эцгийн хүчээр ад үзэгдэхэ болиё гэдэг тийм юм хий гэж ирсэн байхгүй юу. А энэ нөгөө тухайн үеийн засгийн газар мэдхгүй одоо ч мэдхгүй байгаа шүү дээ. Ингээ хөөгөө явуулсан. Тэгэхээр еврей масаа нөгөө чинь энэ дэлхийн бүх засгийн газар чинь 70 тухамсараас айдаг бүх юмаа ингээд өгдөөцдөг холбож ойлгодог. Тэр заслаа хэлгэж энэ тэр хуучин Палестины газар нутгаа авъя. Армян Азербайджаны дунд байгаа тэр хазар монголчуудын нутгийг авъя. Ийм газар нутгаа авах юмыг энэ нөгөө 70 тухамсараас гадна соёлын аргаар хий гэж алтаа нурууны ариун эцгийг ашиглаж соёлын аргаар хийж ийм юм авъя гэдэг л тийм юм ярьжсэн байхгүй. Энийг бид нэр хийгээд өгчих юм бол бид нэр энэ эцэг шиг байж чадахгүй л байгаа байхгүй монголчууд. Тийм учраас бид нар бардаг шиг байхаар энэ хоёр чи бид нарыг ирж айлгаад байна шүү дээ. Бид нэр эцэг шиг байгаад Орос хятадуудыг ингээд зааварлаа та нар энэ Оросын ард түмнээ ингэж алхаа бойл. Хятадын ард түмнүүдийг ингэж алхаа бойл. Одоо зөвхөн эцэг шиг байсан бол бид нэр ингэхгүй. Одоо харъя л да хоёул. За бид нар Орос хятадууд заах нь битгий л одоо Улаанбаатар хотод геноцид бол хомрлуу устгалт явагдаж штэ. Утаа агаараар нь хомрлуу устгалж байна те. Идиш хоолоор нь, хүнсний ногоогоор нь, хувцас хонор бүтээгдэхүүнээр хамгийн муу хувцас одоо бид нар цэлоод өмсөд явж байгаа те. Би энэ хоёр хөршийг засгийн газар нь очоод айлгаад
би зүгээр ганцаараа очиж би ямар ч эрх мэдлгүй ямар ч таанхгүй те. Би ганцаараа очиод айлгаад тэд нар чинь ингээд энэ далд ертөнцийг хардаг тийм банга шиг хүмүүс нь байна. Тэд нар би Оросын дуумын хүмүүст очиж юугаа хийгээд лекцээ тавиад та нар Алтан нурууныхаа өв дээцийг уландаа гიშгэд оромжилж байна. Тийм болохоор дэлхийн бүх улс та нарын нөлөөлмжийн гэдгийг хэлээд тэгээд тэнд би пэдэж байгаа ихэд бүгд айгаад ингээд ер нь өв дээцээс айштай эднэр чинь хүн ер нь үхлээс айштай тий. Тэгэхээр ерөөсөө үхэл гэдэг чинь бас энэ далд ертөнцтэй холбоотой байхгүй. Тэгэхээр энэ далд ертөнцийг хардаг тэр хятад Оросын тэр дуу момд байгаа төрд байгаа тэр удагнууд нь намайг хараад намайг дагаж явж байгаануудыг хараад айгаал би тэнд очиж загнаж байгаа л ирэхэд ганц хүнээс айж штэ. Гэтэл яг ингэж айлгадаг хүн Монголын төрд байхгүй байгаа байхгүй юу? Бүгдөө очиж ингэж зодуулаад ингэж штэ. Тэгэхээр энэ Монголын төрд бал дарга байсан бол айгүй гоё юусэн штэ. Бал дарга Алтан нурууны хүн болохоор эдгээр айдаг байсан. Тэгэхээр энэ Монгол хүн болгонд нэг тийм сонин байдаг байхгүй шин. Говийн хөдөлмөрийн баатрууд надад тэгжсэн. Социализмын үед ховдын хүн ирээд торгууд хүн ирээд хөдөлмөрийн баатар болохгүй хүн ажил хийдэг. Увсын хүн ирээд дөрөвд хүн ирээд аймгийн дарга тэр уурхаан дарга хийхгүй бол хүмүүс ажил хийдэг. Тэгэхээр энэ 70 тохомсорт тэр мэдээлэл байгаа байхгүй алтан хүний шүтэх. Гэтэл энийг үзэн яддаг болгосон тарих угаалч одоо л явагдаж байна. Тийм учраас энэ бүр манай төрийн бодлого болцсон. Тийм болохоор буруу бодлого явуулаад тахаар энэ гадныхын жирж дарамтлах нь бол аргагүй байхгүй. Бараа аймаг. Ховдын булганы одоо тэр энэ хятад орсуудын шүтдэг тэр бангийн торгууд байхгүй юу? Манай аав бээлийн торгууд. Тэгэхээр бээлийн торгууд, бангийн торгуудыг шүтдэг. Тэднэр нь болохоор өөрсдийнхөө өг дээдсэн гарал үүсэл гэж айдаг. Тэгээд хүний ауураг хардаг. Далд одоо энэ далд ертөнцид байгаа одоо тэр хүчийг хардаг. Тэр удагнууд ч намайг хараад айгаад цацгалцсан байхгүй юу? Та өөрөө ганцаараа очиод би айлгаж чадсан. Зайрын удган тийм байна уу? Би надад тийм ямар ч авьяас байхгүй. Гэхдээ нэг сони юм гэвэл намайг мөрсөн тэр нөгөө 3 ерхий сайдын 1 ерхий сайд 2 ерхий сайдынх нөгөө ахлах зөвлөмөлтэй тэдний хөл нь хуурсан байл л дээ. Гэтэ би тэднийг мэдээгүй. Би бол тэр хараад ерөөл мэддэг тийм хүн биш шүү дээ. Надад тийм авьяас байхгүй. Гэтэ ер нь ингээд би ер нь бас энэ Эйнштейн Никола Тесла эднэрт байсан шиг тийм нэг далтын хүчийг би мэдэрсэн. Тэгэхээр би ерөөсө байлт гэж бодож байгаа байхгүй хинч байсан. Ингээ байлтахад бол би бүгдийг нь ялгаал гарна. Тэгэхээр надад бол ерөөсө айхан байхгүй. Монголын төрж байна уу, хятадын төрж байна уу ерөөсө айхан байхгүй. Тэгэхээр уулзаал ингээд л айлгал явчих байгаа байхгүй. Тэгэхээр Монголын төрд ядаж нэг тийм хүн байх хэрэгтэй. Өнөөдөр Монголын төрд нэг ч монгол хүн байхгүй. За бараг 90-90% хятад манч хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн гал дүл нь унтарсан. Тэр хүмүүсийн дал тухамсраараа гал дүл нь яаж ассан бэ гэхээр ядаж нэг алтан хүн байх юм бол гал дүл нь асаа зөв юм хийдэг байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр бүгд харанхуй болохоор бүгд хулгай хийхэд хоёр хөршөө молигдоод ингээ хулгай хийгээд хахаар нөгөө дүл нь ирж ийм байдал үүсэж байгаа байхгүй юу. Энэ бол хоёр хөршийн буруу биш. Монголын төрийн уламжлалаа алдсны буруу байхгүй юу. Гэвь одоо яг яах вэ? Одоо ямар таныг явуулж очиод айлгаад хэрэгэлтэй байна шүү дээ. Яг одоо намайг очиод ингээ яриул тэд нар айн гэвэл одоо сонсож үзэгчдийн хувьд галзуу нь яриаш л болно шүү дээ. Ойлгохгүй шүү дээ. Энийг би бол баталсан. Би бол Оросын дүүмд очиод ингээд дуртай юм яриад бүгдийг ингээд загнаа гарч ирсэн. Бүгд айжсан. Яг ер нь бол байгаа. Тэр хүмүүс нь ч одоо ч амьд биш шүү дээ. Тэр нэг юм сонирм байгаа байхгүй. Яг тэнд байдаг нэг тагнуулын хурандаа элчингийн зөвлөх гам болд гэж хүн тэрийг бүр ингээ хараад бүр ингээ шоконд ороод тэг өөрийнхөө мөнгөөр намайг Арбатын хамгийн үнэтэй ресторанд хоолнд оруулсан. Тэгээд Монгол хүмүүс болохоор огшиж штэ. Тэгэхээр бид нар бол энэ одоо далтын одоо шинэ энэ одоо энэ Эйнштейний хэлдгэр энэ одоо далтын хүч шүү дээ тийм. Тэр хүч бидний талд байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг ашиглах юм бол бид нэр хэнийг ч айлгаж чадна. Энэ хоёр хөршийн одоо Монголын хоёр салаан даргаыг чинь зүүдээр нь өдөрдөг тийм хүмүүс байна шүү дээ Монголд. Зүүдээр нь өдөрдөөд унтуулсан ч чадах байхгүй юу. Энэ хоёр чинь бас үхлээс айш шүү дээ. Тэгэхээр бид нар энэ дэлхийн бүх улсуудыг тэгж удирдах чадвартай байхгүй юу. Бид нар юунаас яагаад энэ хоёрыг эрхээс нь өмнө бид нар масанта учраа олоод масанд команд өгөөд энэ хоёрыг зүгээр ингээд өөлүүлчих болох байхгүй юу. Энэ хоёр чинь зүгээр цэрэг байхгүй да. Ямар ч эрх мэдлгүй. Тэгтээ маш хүчтэй зэрэг байхгүй юу. Энд чинь бид нэр дийлэхгүй байлдаад.
Гэхдээ бид нэр соёлын хүчээр энэ хоёрыг дийлж, энэ хоёрыг уйрааж удирдах болно, масааныг уйрааж удирдах болно. Бид нэр тэдний хүсэж байгаа эмийг өгөх чадвар нь зөвхөн Алтаа нурууны тэр ариун эцэгт нь л байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийгээр нь энэ дэлхийн бүх улсуудыг тэрвэрч унсаж үйлүүлэл энэ дэлхийн бүх улсууд тэр Алтаа нурууны тэр хаадын удам байгаа байхгүй юу. Дэлхийн бүх улсууд. Тэгээ бид нарыг гол нь таньдаг. Шууд очиод тэрж аваад ингээд ямар ч нотлохоогүй паспорт хэрэггүй бид нар бие нэг таньдаг байхгүй. Тэгэл ингээл ярихад яг ам нийлдэг тийм хүмүүс байдаг. Би чинь 26 жил англи дээр нь дэлхийн бүх үндэстнүүдэд ярьж үзлээ шүү дээ. Яг тийм удам судартай хүмүүс нь би энийг ингээ хараад таниал найзлал ингээл явчихдаг. Тэр чинь бол танд зургууд байсан, зургуудаас харж ирсэн л да. Сонирхолтой юм байна. Тэг үнэхээр сонирхолтой юм байна. Тэг яг ер нь ингээд өнөөдөр хинч төрийн тэргүүнд сууж болно гэж ярьж штэ тий. Энэ ёс заншлаараа тийм биш байсан. Яг өнөөдөр дураараа хинч юу хийж болно арчил тий. Гэхдээ энэ төрд ингээд одоо суух ёстой хүн суухгүй өөр хүн суухаар юу болдгийг гэхээр мэдээж энэ далд ертөнцийн бөмбөгдөлт байдаг. Та нар энэ орчлон сургууль очиад тараараа хиний зээх үү хиний одоо ач хүүнэр ингээд ийм идэгшгүй өвчин тусчдаг байхгүй. Эн чинь квантын биологийн шинжилгээ ухаанаар нөгөө ДНК мессеж явуулаад хортой уург үүсгээд тэгээд ийм эрүүл мэндийн гажуудалд оруулдаг байхгүй. Энийг микробиологийн эмчнэр ямар ч антибиотик энийг эмчилж чаддаг. Тэгэхээр энэ хоёр өөр шинжилгээ ухаан багхгүй. Энэ одоо дэлхий бол яалч байхгүй квант руу орж ийн, квант физик руу орж ийн. Нөгөө квант физикийн хуулиар чинь физикээр чинь бол одоо идэгшгүй өвчин ч гэж алга, хүрхгүй оюун санаач гэж алга тий. Дээрээс нь сансар огторгуудаа ч гэсэн бид нар квантаараа бас холбогдоод явчихна. Би тантай дараагийн удаа бол квантын тухай нэг тусдаа нэг нэвтрүүлэг квантын тухай. Тэгээ энэ улс төрийн шинжилгээ ухаан чинь суурин тэр квантын биологи яг одоо арах гэсэн суурин. Тэгэхээр энээсээ их квант яалч улс төр бас яалчгүй кванттай. Дээр үеийн Монгол уламжлалаараа бүргэд хоёр толгойтой байсан нэг нь квантын шинжилгээ ухаан, квантын физик, нөгөөх нь онлын физик байхгүй. Арга билег хоёулаа. Тий, арга билег гэдэг чинь арга гэдэг чинь онлын физик, материалын зүйл. Тэр антибиотик гэдэг нь нөгөөх нь нүдэнд харагддгүй тэр квантын физик үзэгдлүүд байхгүй. Тэгэхээр Монголын төр гэдэг бол энийг ашигладаг гэсэн байхгүй. Хүүхд зарим ингээд грекийн одоо судруудтай те зарим хаан хүүхд шууд багт нь алцдаг гэсэн. Яг тэгвэл одоо та нар энэ Английн хоёр хаан хүү байгаа шүү дээ. Тэгээ нэг хаан хүү нь өөрийнх нь гэр бүлийн түүхийг 100 сая доллараар зараад ингээд амьдчих шүү дээ. Тэр Чарльз. Тэгэхээр тэрийг төрөхт нь мэддэг байхгүй юу? Тэр квантын физикчд. Тэгээ шууд алцдаг дэв авир байсан. Тэгэхээр арай одоо ингээд тэр квантын физикчд дээ шүү дээ. Одоо зарим удган ингээд болцсон байна те. Эднэр бол хүнийг хараад шууд мэднэ. За энэ тийм хүн байна, ийм хүн байна гэд. Шууд яснаас нь салгаад тэр урд насных мэдээллийг ингээ харчиж болно. Хиний сүнсвэ гэдэг нь хойд нас, хиний хойд нас гэдгийг нь харж болдог. Тэгэхээр мэдээж бид нар ч одоо Чингис хаан бидний тунд одоо тэнд сууж иж болно те. Ингээд хаа нэгэн газар байгаа штэ. Одоо Атила хаан, Артур хаан тэг бүгд энд Монгол бидний тунд байгаа байхгүй юу? Одоо өөрөө ямар хааны хойд дүр мэдхгүй те. Гэтэл энийг мэддэг шинжилгээ ухаан байна. Мэддэг хүмүүс нь Орос хятадын төрд байгаа байхгүй юу? Тэнгуү тэр Орос хятадын тэр хүмүүс чинь хараад наа чинь ийм хүн байх шүү гэд тэд нар цэцэг авдаг байхгүй юу? Би зүгээр ямар ч зэрэггүй ганцаар очиод цэцэг алдуулсан шүү дээ. Яг үнэндээ. Одоо би Орос хятадын ямар ч хүн байсан би чавчаад ярихад бүгд надаас сайн. За ингээд нэвтрүүлгийн цаг дууслаа. Дараагийн удаа бас эсгэн инженертэй би 5 охиныг бас уулзуулна. Яг тэр надад ч ихсэн сонирхолтой байна. Зүгээр үзэгчдэд бас нэг хэр сонирхолтой байх юм би мэдэхгүй байна. Одоо бас би бол бодоод байгаа шүү. Сүүлийн үед нөгөө ямар хатан билээ, ямар удган бүйлээ. Тэгэл нөгөө хөрхи осож ямаа тийм л усуудыг дормжлох гэж боёо өөрөө тэднээс илүү гэдгийг мэдрэх гэж юм үзээд байгаа шиг. Тэгээд хэрэгтэй юм дээр хэрэгтэй цагтаа төвлөрөө гэдэг энэ төвчөнд ээж Монголын төлөө гэдэг. Энэ өнөөдрийн хийх нэвтрүүлэг бол Монголын төлөө гэсэн зүр сэтгэлтэй хүн бүхнийг оруулдаг ийм нэвтрүүлэг болж байгаа. Тэгээд манай өнөөдрийн нэвтрүүлгээр Монгол улсын төрийн саярхалт инженер Нацаг нэмийн намхаа өрөөдөн орслоо. Та бүхнийг одоо дэвчин дэвшлэх Монголын төлөө нэвтрүүлгийг зүр сэтгэлтэйгээр хүлээн авч ирсэнд баярлалаа. Төгсгөлийн болгоо. Төгсгөл. Тийм баа. Ерөөсө биднэрт нэг ийм одоо оюуны өмч байсан юм байна л да дээр үед төр өдөрдөг. Гэтэл энийхэн талын ашиглаад байгаа байхгүй.
Тэгэхээр тэр ихэнх хэсэг нь юу юм бэ гэхээр энэ квантын физикийн шинжилгээ. Энэ бол бидний асар их том хүч байсан. Энийгээр л дэлхийг өдөртөжсэн. Нэгэл бид нэр хутга барайл дэлхийг эзлэхгүй шүү дээ. Ерөөсөө энэ квантын физикийн үзэгдлэр одоо галуу явуулдаг ч юм уу, үерт оруулдаг ч юм уу, салхи гаргадаг ч юм уу, ийм хүчээр л дэлхийг эзэлжсэн. Дээрэс нь Кингис Нариче гэдэг тэр наадам дуудуулдаг Английн Йорк хотод Кингис Нааша гэдэг эстончууд тийм дуудуулдаг байхгүй ард ясаншил. Кингис гэдэг нь Чингисээ хэлж байгаа. Тэгээд 1300 Нариче гэвэл энэ ч одоо бараа аймгаар Нааша гэсэн үг шүү дээ. Тэгээд Шведийн бөөнөршийн тэр нууц бүлгэнд болохоор бас тийм зан үйл хийдэг. Энэ Алтан нуруунд нар мандаж монголчууд ухаан ороод биднийг ярьж авраач гэж гуйдаг байхгүй. Тэгээ энэ гуйлт бол ингээл дандаа байсан мянган жилээр. Тэгээд Атила хаан очоод Оромын боолоос биднийг чөлөөлөхөд 600 жил зарцуулсан. Тэгээд бид нэр Чингис хааны өмнөх нь ирсэн байхгүй. Тэгэхээр бид нэр эртнийхэн уламжил гээл бид нэг үзэн ядаад байдсан шүү дээ тий. Тэр бол маш ухаалаг ерөөсө квантын физикийн үзэгдэл процессыг ашигладаг байсан юм байна. Энийг бид нэр ашиглах нь бол өнөөдөр энэ хоёр салаан даргаас айгаад сууж байгаа нь нийттэй байхгүй юу? Энэ хоёрыг чинь айлгадаг хүмүүс Монгол зөндөө байна. За тэгээд дараачуудаа хоёулаа квант физикийн тухай нэг цаг бас гаргая. Тэ дараа нь би таныг тэр дэлхийн улс төрийн шинжилгээ ямар байх вэ гэдэг энэ нөгөө гурван онлын тухай тэн дээрээс нэг цаг гаргая. Ямар ч их нэрж байна. Хоёулаа тохирлоо. За тэгээ. За баярлалаа. За ингээд та бүхний нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн явдал баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзсаа сэтгүүлч Бодин Болдоо та бүхэнтэй хамт байлаа.